Каноэ каяк спортын тамирчин Тамирыг НТВ-ийн мэдээ онцолж байна. За тэрээр 3 жилийн хугацаанд каноэ каяк спортоор хичээлж байна. Тамир ширүүн усны дэлхийн цомын аврах шалруулах тэмцээнд оролцсон анхны монгол тамирчин болсон юм. За энэ тэмцээнд 12 улсын 70 гаруй тамирчин оролцсноос Тамир 45-д эрмэлэгдэжээ. За тэрээр зориултын бэлтгэлийн газар байхгүй учраас туулгал бэлтгэлээ хийж байснаа хуваалцлаа. Someone lost wallet. So is somebody missing wallet? Дурлаг болсон хамгийн нэгдүгээр шалтгаан бол ерөөсөө яг экстрем гэдэг дээл байсан. Яагаад гэвэл анх удаа завин дээр гарч үзээд би чи өөрөө ер нь бол усанд ерөөсөө сэлдгүү төрлийн тим хүн байсан байхгүй. Сэлдгүү ус руу ер нь ордгоо хүн байсан. Тэгээд яг анхын каяк заваар явж эхлээл сураал тэрнээсээ хойш за үнэхээр нэгдүгээр тэгээд Монголд бас цөөхөн төрлийн хүн байдаг. Тэгээд одоо ингээд тухайд каяк кемп л байсан. Тэгээд тэрнээс хойш ер нь каяк гэдэг зүйл ийм гоё юм байна. За одоо энэнгээрээ яг тамирчин болъё, бэлтгэе. Тухайд би левел 1-ийг хөтөж ирэхэл авсан байсан. Тэгээд одоо энэнгээрээ яг тамирчин болъё, өөрийгөө бэлтгэе гэж энэ спортоор явсан та. Тамир каноэ каякын сэлүүрт замын хөтөлбөрт 2023 онд анх хамрагдсанаар энэ спортод дурлжээ. Экстрим спортын төрөл учраас илүү сэтгэл хөдлөл ялгарч зориг шаарддаг нь энэ спортоор хичээллэх шалтгаан болжээ. Монголд энэ спортоор хичээлдэг 6 тамирчин байдаг байна. Иймээс тэрээр энэ спортыг олон нийтэд таниулж 2032 оны Олимпиад Монголынхоо нэрийг зураатуулах хүсэлтэйгээ хэллээ. Төрдөг мэдрэмжээсээ гэх юм бол ер нь бол нэг тийм хүн айцаа даван туулах буюу нэг тийм ямар нэгэн зүйлийг хийж чадсны дараах нэг тийм сэтгэл ханамж тэгээ нэг адреналин ялгарх гэж байдаг шүү дээ. Тэр л юм болоо гэж боддог. Яг үнэхээр тэр ширүү урсгал дундуур завтайгаа гараад ямар нэгэн байдлаар эргээд ч юм уу эргэлтч хийгээд шин зүйл туршаад завтайгаа маневрлах ч юм уу тиймэрхүү юм хийнэ гэдэгт болохоор миний хувьд бол бас ер нь жимд явахаас илүү бараг үр дүнтэй санагддаг учраас завиндаа бол хамгийн их тартай дурласан. Залуус өөрийн хүсэл сонирхолтой түүнийхээ төлөө хичээнгүлэн зүтгэдэг байх хэрэгтэй. За үүний нэг жишээ нь Тамир юм. Тэрээр ширүүн усны дэлхийн цомын аврах шалруулах тэмцээнд оролцсноор илүү хичээн бэлтгэлээ шалгуу хийх ёстойгоо ойлгосон байна. Иймээс Тамир тэмцээнээс буцаж ирээд бэлтгэлээ базааж эхлээд байна. Ямар нэгэн спортоор хичээллэж эхлээд шууд амжилтанд хүрдэггүй. Иймээс залуус ямар нэгэн спортоор хичээллэхдээ шантраад суудаг ус амжилт гаргахын төлөө эцгийг нь үздэг байх хэрэгтэйг хэлж байлаа.